аялал жуулчлалын сайд Цэрэнбат өнгөрсөн намар Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн байгаль хамгаалагч экоклубын сурагч багш нартай уулзаж хэрэгжүүлж буй ажил, сурч буй зүйлсийн талаар ярилцсан билээ. Сургууль сум орон нутгийнхаа хэмжээнд байгаль орчныг хайрлан хамгаалах, усаа хэмнэх, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, хогоо ангилан ялгаж дахин боловсруулах, нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, мод тарих, орчноо эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж байгаа байгаль хамгаалагч сурагчид Цэрэнбат сайдтай уулзах үеэрээ ажлаа танилцуулж байсан юм а. За сурсан мэдсэн зүйлээ бусдад үлгэр жишээ байгаль хамгаалагч нэгэн үе бэлтгэгдэж байгааг Цэрэнбат сайд сайшаан тэднийг олон улсын хүүхдийн найрамдал цусланд амрах эрхээр урамшуулсан юм. За харин сурагчид 2 дугаар улирлын амралтаараа Улаанбаатар хотод ирж найрамдал цусланд амарч байна. За сурагчид маань үе тэнгийнхаа найзууд болон одоо бүс аймаг сумын иргэд сурагчдад бол одоо яг байгалаа яаж хамгаалах вэ, экологийн тэнцвэр байдал ямар байх юм бэ, хойг хаягдлыг бид яаж ялгаж ангилах вэ гэсэн ийм тусгай хөтөлбөрөөр бол сургалтыг зохион байгуулдаг. Би бол өсвөрийн байгаль хамгаалагч 4 дугаар ангиас эхэлсээд 3 жил болж байгаа одоогоор. Тэгээд ер нь өсвөрийн байгаль хамгаалагч болсноор давуу тал нь байгаль орчноо хайрлах, байгаль орчныхаа талаар мэдээлэлтэй сайн танилцах, бусад хүүхдүүдээс мэдээлэлээр арай өргөн болох гэж бодож байна. Би ингээд өөрөө ангаах талаараа явах дуртай. Тэгээ хим биологи гэж хичээл, тийм хичээлүүдээр нь явдаг. Гэхдээ ер нь тэрнээсээ гадна би ингээд давхар ингээд байгаль орчныхаа талаараа ингээд ер нь юм судлах дуртай. Өсвөрийн байгаль хамгаалагчаар сураад маш олон зүйлийг сурч мэддэг. Хогийн савнд хийдгээрээс ингээд годамжин зүгээр хайчдаг байсан бол тэгэхээр болоод хогийн савнд хийгээд хогийн савнд хийснээр ямар ач тустай болохыг маш сайн ухаарсан. Ер нь бол маш олон зүйлийг сурч мэдээд түүнийг бусдад ингэж түгээн дэлгэрүүлэх хамгийн гоё зүйл нь өөр хүмүүстэй явагдагт чинь ингээд яг хогийн савнд хийж хөвшээгөө ч гэдэг юм. Тэгээд тэрнээсээ тэр яг өсвөрийн байгаль хамгаалагч ингээд өөрсдөө цуг сарж байгаа хүмүүсд харахад яг бүгдээрээ ингээд хогийн савнд хогоо хийж тэр хүмүүс ингээд хаяхгүй хогийн савнд хогоо хийхгүй шууд газарлаад гэж шийддэг нэг тийм сонь өөр ялгаатай л. Одоо бид нар ингээд өөрсдийнхээ найз болон ангитай тэгээд аав ээж эцэг их ингээ ер нь гэр өөрсдийнхөө тойрсон бүх газруудаа ингээд бид нар ингээд өөрсдөө өсвөрийн байгаль хамгаалалт одоо та нар битгий ингээрээ тэгээрээ одоо ингээд хамгийн наацхан жишээ бол одоо бид нар бол ангитай ингээд сургуультай ингээд 3 ингээд хуваацсан ингээд хогийн савтаа 3 ангилж ялгадаг лааз тэгээд цаас тэгээд бусад ердөө хог аягдал гээд 3 ачдаг. Тэгээд тэрийгээ одоо улам цааш нь хөгжүүлж ингээд бүр айл өрх болгонд тэгээд цаашлаад аймаг сум тэгээд ер нь ингээд тойрог сумдуудаараа гэж хэрэгжүүлэхийг ер нь хүсэж зорж байгаа. Ер нь бол манай сургууль жилдээ 2 удаа хөвсөл нуурынхаа ингэж тойрж хогоо цэвэрлэдэг сургуулаараа гасан. Тэгээд хог гэх юм бол ер нь харьцангуй гайгүй болсон өмнөх жилүүдээс 4-өөс 11-р ангийн байгаль хамгаалагч сурагчид орон нутгийнхаа байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтаа нутгийн удирдлагын газартай хамтран ажиллаж, Монгол орны хоймор нутаг Хөвсгөл далай уул усаа хайрлах их ажилд хамтран зүтгэж байгаагаа хэлж байсан юм. За тэд далайн усаа цэвэр тунгалах, байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь үлдээхийн тулд багаасаа байгаль хамгаалагчийн ажлыг хийж, төрлөх нутаг түүх дурсгалаа хамгаалан хайрлаж байгаагаа уралдан ярьж, хийж хэрэгжүүлж буй ажлыг нь урамшуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Хүүхдүүд маань найрамдал цусланд ирээд маш олон зүйлийг одоо сурч мэдэж авлаа. Найз нөхдөө яаж одоо туслах вэ? Бид байгалаа хамгаалах те энэ сайхан үйлсэд маань хэн ингэж тусалж байна вэ гэдгийг бас яг өөрсдөө өөрийнхөө яваар ингээд мэдэрсэн маш их баяртай байгаа. Бараг Цэрэнбат сайд захидал бичих юмсан гэсэн ийм их сайхан өндөр сэтгэлтэй байна. Одоо яг 2 дугаар улирлын амралтаа амрааж ингээд найрамдал цусланд амрааж байгаад баярлаа. Өсвөрийн байгаль хамгаалагч сурагчид бид нар өсвөрийн байгаль хамгаалагч болохдоо тангараг уншдаг. Тэгээд би одоо уншиж үзүүлье. Би Хөвсгөл нуур болон байгалийн цогцлбор газрын талаар сайн суралцсан. Би хизээч хаанчаагүй. Би ус сурмал таслахгүй. Ан амтэн хөнөөхгүй. Би бүх соёлын урсгал зүйлсийг хайрлан хамгаална. Би